Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв мэдээллийн технологи 10 дугаарын мультимедиа бүлэг сэдвийн хүрээнд видео мэдээлэл боловсруулах. Өнөөдрийн хичээлийн зорилго мультимедиа бүтээл зохиомжлон бүтээх. Суралцахуйн зорилт нь видео мэдээллийн онцлог, видео төрсийг засварлах, зураг, дуу, видео нэгтгэх. Видео мэдээлэл. Видео мэдээлэл нь ямар нэгэн үйл явдлыг харуулах, хөдөлгөөний төрс болон зураг, дуу бичлэгийн дараалал бүхий өгөгдлийн долгион юм. Видео нь мультимедиа элементийн нэг бөгөөд видео бичих үйл явц нь дууны замтай хамт видео болон бичигддэг. Видео файлийн хэмжээ нь их зай эзэлдэг. Тэгвэл видео файлийн хэмжээнд нөлөөллөгийг нэрлэе. Кадрын хэмжээ. Энэ нь видео кадр бүрийн босоо болон хэвтээ пикселийн тоо. Кадрын үзүүлэлт. Секунд бүрт гаргах кадрын тоо. Хугацаа. Видео клип тоглох хугацааг заана. Шахалтын арга. Видео бичлэгийн кадрын агуулгыг өөрчлөх эсвэл видеоны өгөгдлийн хэмжээг багасгах. Өнгөний гүн. Пикселийг гаргахад ашигладаг битийн тоо. За видео файлийн төрлүүд. Бидний өргөн хэрэглэгддэг видео файлийн өргөтгөл нь MP4. За мөн эдгээр файлууд байна. Үүнээс дурдвал хахалт ороогүй видеоны хамгийн түгээмэл стандартыг AVI буюу аудио видео интерлив гэсэн үгний товчлол. Мөн шахалтай видеоны файлийн форматын жишээ нь WMV, MOV. Энэ нь мультимедиа форматын нийтлэг төрөл бөгөөд ихэвчлэн кино болон бусад файлыг хадгалах. RM, Real Media буюу дуу бичлэг, видео тоглуулагч болон аудио урсгалын програм дээр хэрэглэдэг. MPEG, энэ нь MP4 форматтай адилхан. Видео мэдээлэл боловсруулах төрөл бүрийн програм байдаг. Үүнээс дурдах юм бол Nero, Corel Video Studio, Adobe Premiere, Movie Maker, Wondershare, Filmora гэх мэтлэн маш олон видео мэдээлэл боловсруулдаг програмууд байдаг. Үүнээс өнөөдрийн хичээлдээ Wondershare, Filmora програмыг ашиглаж Монгол Улсын боловсролын их сургуулиар өгүүлсэн миний сургууль гэсэн зохиомжит видео хийж үзүүлнэ. За дараах тасгал даалгаврыг гүйцэтгэнэ. Wondershare Filmora програм суулгах зааварчилгаа. Дараах хоёр файлыг дарж аваад видео хэлбэрээр оруулсан зааварчилгааг харж програмаа суулгацгаая. За энэ ингээд Wondershare Filmora програмын дэлгэц хэсэг харагдаж байна. За энэ дэд хэсэгт болохоор ашиглагдах цэснүүд нь байна. Энд аудио орох зам, видео орох, видео барьшуулах зам гэж хоёр зам байгаа. Энд болохоор энэ хэсэгт болохоор хийж байгаа видеогоо үзэх боломжтой. За эхлээд бүгдээрээ background оруулъя. Гарчиг оруулж өгье. За энэ аль нь дээрээ гарах вэ? Аль нь өмнө харагдах вэ гэдгээс ингээд замууд дээрээ давхарлаад өгж болно. За энэ нэртэй зохиомжит видео хийх гэж байгаа. Энэ бата зэрэг жижигээс нь томруулсан доо бас загвар оруулаад хийж бодож байна. За энэ хэсэг дээр нь өсгөнийхөө өнгийг нь өөрчилж үзье. Цэвэр өнгө сонгоод 2021 гэвчиж. За ингээд текст хэсэг маань болчлоо. Одоо компьютероос зураг оруулж ирээ. За энэ зураг маань хаана байрлах вэ гэдгийг тухайн зургаа сонгоод жижигрүүлж болно. За энэ хэсэгт ингээд байрлуулчих. Мөн сургуулийн лого оруулж өгье. Мөн логогоо жижигрүүлэнгүүтээ
Ингээд тавьдаг чинь. Нардаа фонгүй юм сонгож байгаа. За энд болохоор за ингээд бас томруулж жишгэрүүлж болно. Гэж жишгэрүүлж болно. За аудио оруулахдаа медиа хэсгээс import гэдэг тухайн компьютер дээр байгаа аудиогоо оруулж болно. Мөн програмынхаа бэлэн аудионоос оруулж болно. За бүгд эндээс нэг аудио оруулж үзье. За энэ хэсэг бол надад хэрэггүй шаардлагагүй бол бас аудионд эсвэр хийгээд хэрэгтэй хэсэг оруулаад авч болно. За ингээд бас чанга хаа сулхан бахаа гэд. Чанга сулхыг таруулаад өгч болно. За яг энэ хэсэгт таарсан л аудио хэрэгтэй гэх юм бол мөн адилхан гадлаад хэрэггүй хэсгээд тастад өгч гэсэн. За одоо бид нэр компьютероос видео оруулъя гэлэн. За тухайн видеогоо сонгоод энд бас импорт гэдэг дараад тэнгууд тухайн хаанаас орлуулж заах вэ? Явах вэ гэдгийг оруулаад өгчнө гэсэн. Энд бүгшний энд болохоор нэг хийсэн аудио видеон засвар хийх гээд энэ хэсгийг оруулсан байгаа. Тэгэхээр энэ гүйлгэж үзэж хагаад тэгэд хэрэггүй хэсгээ тасчих. За ингээд бидний видео бэлэн боллоо. За ингээд видео маань бэлэн болсон. Видеогоо хадгалахдаа болохоор засвар хийхээр бол файл хэсгийн Save Project Disk гэж тухайн програмынхаа өрх төлөөр нь хадгална. За харин видео хэлбэрт оруулах бол export гэд энэ тухайн нэрээ өгөөд за тэгээ хэмжээгээ бас заагаад өгч болно. Эсвэл шууд эндээс бэлэн хэмжээ сонгож болно. Пикслийн хэмжээг сонгож болно. Эсвэл эндээс өөрөө бас хэмжээгээ таруулах боломжтой. За тэгээд export
хичээлээр видео мэдээлэл түүний төрлийн талаар мэдсэн. Мөн Filmora программыг ашиглаж сурлаа. Бичвэр, дуу, зураг, видео мэдээлэл оруулсарсан эффект оруулж засварлах, видеоны төрлөөр хадгалах зүйлүүдийг сурлаа. Үүнийг нэгтгээд үзвэл өнөөдрийн хичээлээр Wondershare Filmora програм ашиглан MP4 буюу видео зохиомжлон хийж сурлаа. За өөрийнхөө хийсэн видеог дараах зүйлүүдээр нэмлээрэй. За багш нь эндээс Smile-ыг сонгож байна. Видео бичлэг хийхэд ашигласан нэмэлт их сурвалжуудаас дурдвал сурах бичиг, мэдээллийн технологи 10 дугаар анги, e-content, segment, Powtoon.com, YouTube.com, Canva.com, Wondershare Filmora програм зэргийг ашиглалаа. Assignment буюу өөрөөр гэрийн даалгавар өгье. Өөрийн сонирхсан сэдвээрээ видео бичлэг хийгээд доорх багшийнхаа хаягаар илгээгээрэй.